За хаад бид нар энэ Паттайягийн энэ дэрлээ. За Паттайяд байна. Энэ ингээд дургуул очих байгаа. Ганцтай газар идэв нэ. Яа тийм. Паттайя Сити. За лензийн аваг болохоор нэг ингэж л харуулах юм байна да. За ийшээ болохоор ингээд цаашаа жижиг арлууд руу явдаг феринууд болон завнууд байдаг юм байна. Бид нар нь болохоор нэг талдаа бол 30 бат, харин хурдны завууд нь бол нэг талдаа 150 бат гэдэг юм байна. 150 бат чинь Монгол мөнгөөр нэг 15,000 төгрөг, 30 бат бол 3,000 төгрөг байгаа. Сэлээч гэдэг сэлэн гэж гарч ирж байна. The view. Үгүй. Яг л дараа нь оруулаарай. Дараа нь орё. Тэгэхээр би та бүхэнд одоо байрлаж байгаа байраа харуулахар шийдлээ. Ямар ч энд бол ингээд за нэг унтлагын том өрөө байна. Том ч штэ. Юу нь бол их боломжийн өрөө байна. Тэгээ ийш орж ирэнгүүт ингээд энэ шиг гарч ирж байна. Ер нь бол энэ талаас орж. За тэгээ энд нэг юм том өрөө шиг юм байна. За тэгээ ийш гараад. Алтгоотой. Суудаг. За тэгээд энд бол ингээ мэдээж балкон байна. Одоо Паттайя хот маань харагдаж байна. Энд тэгээд laundry. Ер нь бол апартментууд ер нь бол laundry дандаа балкон дээр дуулсан байна. Би бас Шинжээнд очиход бас балкон дээр яг ийм байрлалтайсэн. Ер нь л нэг иймэрхүү зохион байгуулалттай л байдаг болцсон юм байна. За нэг хот нэг иймэрхүү харагдаж чинь шөндөө. Яг гоо интернетээс уншсан чинь шүний хот гэсэн байсан. Шүн нэмэлдэг. Өдрөөсөө илүү шүн гоё. Тэгээд телевизэр байна. За нэг иймэрхүү газар байна да. Нэг иймэрхүү газар.